Өнөөдөр би танд үе үеийн туршид нууцаар хэрэглэгдэж ирсэн үр жимсээ усан жил өгөөгөө модыг дахин жимсэлдэг болгодог 3 ихэлтэй аргыг хуваалцах байна. Тиймээс хэрвээ таны мод жимс өгөхгүй байгаа бол маш анхааралтай сонсоорой. Учир нь эдгээр гүрэн арга таныг гайхшруулах болно. Хамгийн сайхан бид эдгээр аргуудыг гэртээ аль хэдийн байгаа зүйлсээр хэрэгжүүлэх гэж байгаа юм. Тэгэхээр эхлэх үү? За, эчмийн аргаар оръё. Энэ арга маш ховор дохёртод. Мөн маш олон хүн үүнийг өмнө нь огт харж байгаагүй гэдэгт би итгэлтэй байна. Энэ бол маш эвтний бас хийхэд маш амархан арга юм. Үүнийг хийхэд тулд хамгийн түрүүнд хаана хийхээ шийдэх хэрэгтэй. Энэ тохиолдолд би энэ залуу Нимбэгний модны үнсэн иштээр хийх гэж байгаа. Учир нь энэ мод залуу учраас чамд хамгийн сайн үр дүн харуулах боломжтой. Гэхдээ чи бас баг зэрэг доогуур эсвэл дээр тавтан хийж болно ямар ч асуудалгүй. Бид хийх газараа сонгосныхоо дараа маш цэвэрхэн сайн ариутгасан хүдэх хэрэгтэй болно. Дараа нь энэ мод залуу ишин зузаан биш болохоор би ойрд цогоор 1 инч буюу 2-3 см-ийн хэмжээтэй зүсэлт хийх гэж байна. Мөн заавал том зүйл хийх шаардлагагүй. Бид хоёр жижиг гурвалжин хэлбэртэй зүсэлт хийшиж байна. Араараа, энэ үчим. За, хоёр зүсэгтээ маш болгоомжтой хотхны үзүүрээ хийсний дараа энэ жижиг холдосны хилтерхийг аажуухан ургаж ивэлнэ. Үүнийг яаралгүй аажуухан хийж модноос баг зэрэг салтална ургано. Харда ингэж харж энэ аргын нэр яг эндээс л үссэн юм. Одоо бид алоэ верагийн жижиг хэсгийг авч бүх шарханд ялангуяа зүсэлтийн эрмэгүүдэд турхина. Энэ нь тухайн хэсгийг илүү цэвэр байлгаж шархыг илүү сайн идэхэд тусална. Үүний дараа энгийн шүдний чигчлүүр авч холцсны доогуур хийж баг зэрэг өргөж ургина. Түүнийг хит их өргөх шаардлагагүй. Зүгээр л бахан зайгарж байх цам байтаа. Одоо чигчлүүрээ байрлуулсан тул даавуу эсвэл алчуурын жижиг хэсгийг авч бүх зүйлийг сайн тогтоохын тулд нэг ороо. Надад даавуу хэрэглэх дуртай. Учир нь энэ нь холтосыг амсгалах боломж олгодог. Бас дараа нь авахад маш амархан. Эцэст нь бүх шархан дээр баг зэрэг мунтаглан шанцай цацна. Энэ улс параг бүгд л гэртээ байдаг зүйл бөгөөд маш сайн мөөгөнцөн эсрэг шин чанартай эд хявтад тухайн хэсгийг хамгаалахад тусалдаг. Ингээд иймэрхүү харагдах. Одоо чи яагаад үүнийг хийж байгаа юм бол гэж гайхаж байж магадгүй. Учир нь энэ жижигхэн шанстай гэмпин модыг хариу үйлдэл үзүүлэхэд үргэдэг. Мод имсгэд ямар нэг зүйл болж байгааг ойгооч өөрийн хамгаалалт болон нөхөн сэргийх механизмуудаа идэвхжүүлдэг. Мөн олон удаа жимсний мод олон жил үр жимс өгөөгүй бол ийм төрлийн үдөлт нь ирээдүйн цэцэглэлтийг ихээхэн дэмждэг. Мөн ийм төрлийн аргуудыг ихэвчлэн өвлийн сүйлээс хаврын ихэн хүртэл хийдэг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Энэ үед мод идэвчиж эхэлдэг бөгөөд илүү хурдан хариу үйлдэл үзүүлэх чадвартай басдаг. Хэрвээ энэ арга чамд таалагдсан бол бэлдээрэй. Дараагийнх нь бүрч гайхалтай байх болно. Энэ бол эртний ромчуудын хэрэглэж байсан нэгэн арга. Хөсөөлдөө нэг авиг. Энэ аргыг хэдэн зуун жилийн өмнөөс хэрэглэж ирсэн бөгөөд өнөөдөр ч гайхалтай үр дүнтэй хэвээр байна. Хамгийн сайхан энэ арга өмнөхөөс бүс ч амархан хийх боломжтой. Тиймээс маш сайн анхаараарай. Бид дараагийн аргад орж ирэнэ. За одоо хоёр дахь арга руу оръё. Энэ бол зоосны арга. Чамд нэг зүйлийг хэлье. Энэ бол энэ бичлэг дээр хамгийн амархан аргуудын нэг байж магадгүй. Үүнийг хийхин тулд бидэнд ярдөө хоёр зүйл хэрэгтэй. Жижиг зоос болон нэг хавчаар. Эдгээр нь бараг хүн бүрийн гэрт байдаг зүйлс. Тэгэхээр одоо их хий. Юуны түрүүнд бид модны их биеийн цэвэрхэн хэсгийг хайна. Зоосыг сайн тогтоож болох хэсэг байх ёстой. Энэ тохиолдолд би залуу модтой ажиллаж байгаа болохоор их биеийн дунд орчим энэ хэсэг дээр хийх гэж байна. Одоо нэг зоос авъя. Хэмжээ нь тиймч чухал биш. Их биеийн сузаантай тохирох хэмжээтэй байх нь чухал. Хэрвээ их бие нь маш нарийн бол жижиг зоос ашиглана. Зоосоо авсан бол хол тустай дамна. Одоо хавчаараа арж зоосыг аажмаар чангалж зоос өөрөө тухтах хүртгэн дарна. Боллоо.
Ингэж харагдах ёстой. Тэгэхэд хэрвээ чиний мод илүү том, их бие нь илүү зузаан бол олон хүн яг ийм аргаар хийдэг. Ихтэй хавчаарны оронд жижиг аххан ашиглаж зоосыг хоспус дээр сайн тогтоодог. Одоо бид даавны жижиг хэсэг эсвэл жижиг алжуур авч модны эргэн тойронд нэг удаа орооно. Бид зүгээр л даавууг ашиглан зоосыг аюулгүй тогтоож унахаас сэргийлэх юм. Ингэж сайн тогтох ёстой. Одоо өмнө харах надад чи яагаад ийм энгийн зүйл бодох зоос ажилт юм бол энэ ч гайхаж байгаа бах. Учир нь бид энэ зоосыг модны холтос руу хэсэгчлэн зоох үедээ модонд багахан боловч хяналттай гэмтэл учруулж байгаа хэрэг юм. Мод өмнөх аргын адил аюулд орсон гэж ойлгож автоматар өөрийн хамгаалах механизмыг идэвхжүүлдэг. Тэгвэл мод юу хийх вэ? Өөрийгөө үржүүлэхийг орсон. Өөрөөр хэлбэл цэцэг гаргаж улмаар илүү олон жимсөх боломжоо нэмэгдүүлнэ. Яг энэ шалтгааны улмаас үес үед уламжлагдсан ирсэн энэ арга өнөөдөр ч гэсэн хамгийн хүчтэй аргуудын нэг хэвээр байна. Гүн үнэндээ хамгийн өнгийн аргуудын нэг юм. Тэгэхээр энэ аргыг хизээх хэрэглэх ёстой вэ? Өмнөх арганы адил өврийн сүүлээс хавгын эхэн хүртэл хийх нь хамгийн тохиромжтой. Яагаад гэвэл энэ үед мод идэвхжиж шүүс нь илүү эрчимтэй хөдлөж эхэлдэг. Одоо би чамд хамгийн энгийн аргуудын нэгийг, гэхдээ бас хамгийн мэддэггүй аргуудын нэгийг заах гэж байна. Хамгийн саяхан бид ямар ч хутаг, зоос хэрэглэхгүй, зөвхөн жижигхэн саваа эсвэл тулгуур бас даавны жижиг хэсэг л хэрэгтэй. Энэ аргыг сүлжих арга гэж нэрлэдэг бөгөөд хэтэрхий энгийн санагдаж болох ч үнэхээр гайхалтай үр дүн үзүүлдэг. Тиймээс маш сайн анхаараарай. Бид үнийг ахмахмаар хийх болно. Үүнийг хийхэд маш амархан. Энэ удаа би жижигхэн авокадото хийж үдэн гэж байгаа. Ингэснээр чи илүү сайн харж чадна. Юуны өмнө бид ажиллахыг хүссэн мөчрийнхээ хажууд жижиг саваа эсвэл тулгуур байрлуулна. Одоо маш боломжтой. Бид мөчрийг тулгуурын эргэнд ойронд нугааж эсвэл сүлжиж ахина. Дөрөвдөө. Одоо бид мөчрийг тулгуур дээр ингэж байрлуулсны дараа хэдэн даавны удас авч мөчрийг тулгуурт сүлжсэн хэсгээр нь бэхэлнэ. Зүгээр хэд хэдэн удаа ороогоод сайн тухтааж өгнө. Ингээл иймэрхүү харах хэрэгтэй. Цаг хугацааны явцад мөчр тулгууртай дасаж эхэлнэ. Гэхдээ энэ дасах явцад мод өөрчлөлт гарсныг тэр мөчр дээр эрдэм бус хүч эсвэл өөрчлөлт байгааг мэдэрдэг. Яг энэ жижигхэн дохион олон тохиолдолд модыг хариу үйлдэж үзүүлэхэд өдөөдөг. Жимсний мод өөрийгөө стрессийн нөхцөлд орсон гэж үзээд амьд үлдэх механизмынхаа хүрээнд үржихийг оролдог. Тэгвэл яаж үүнийг хийдэг вэ? Цэцэг гаргаж дараа нь жимс ургуулж хийдэг. Одоо сэтрээд ишааших надад бичээрэй. Хаанаас намайг үнсэж байна мэ? Тэгэд ямар мод чамд асуулт рүүсгээд байна мэ? Хэрвээ чиний жимсний мод цэцэглэхгүй эсвэл жимс өгөхгүй байвал надад хэлээрэй. Би уншаад туслахыг хичээх болно. Хэрвээ чи одоо хүртэл бүртгүүлээгүй бол лайк дараад энэ видеог чам шиг ургамалт дуртай хин нэгэндээ хуваалцаарай. Би дараагийн видеон дээр дахин уулзах болно.